11 сарын 14-ний өдрийг дэлхий даяар чихрийн шижээ өвчтөд тэмцэх өдөр гэж тэмдэглэдэг. Тэгээ энэ өдөр нь өөрөө их ач холбогдолтой өдөр байгаа. Яг энэ өдрийг анх энэ өвчний эсрэг инсулин гэдэг тариг анхнаас эрдэмтний төрсөн өдрөөр тэмдэглэжсэн байгаа. За 2007 оноос эхлээд нэгдсэн үндэсний байгууллага дэлхийн чихрийн шижингийн холбоотой хамтран тэмдэглэдэг болсон байна. Тэгээ энэ жил 2018-аас 19 онд чихрийн шижин ба гэр бүлдэг гэдэг ураагаар бүтэн 2 жилийн үйл ажиллагаа эхэлж байгаа. Тэгээ яагаад энэ гэр бүл их чухал ач холбогдолтой юм бэ гэхээр ер нь чихрийн шижин өвчний хэв шинж 1, 2 гэж байдаг. Нэг нь бол удамшлын гаралтай ихвчлэн, хоёр нь бол хүний ер нь яг өдөр тутмын дадал, заншил, амьдарч байгаа орчин гэдэг маш олон гадны хүчин зүйлээс хамааралтай байдаг. Өөрөөр хэлэх юм бол нийт чихрийн шижин өвчтөнтэй хүмүүсийн 85 гаруй хувь нь бол урьдчилан сэргийлэх боломжтой юм. Тэгэхээр энэ тухайн хүнийг гэр бүлийн орчин, хамт олонны дэмжлэг маш их чухал гэдэг. Тэгээ энэ 18-19 онд яг ямар өрөөнд ор хийж байгаа юм бэ гэхээр ер нь чихрийн шижин өвчин өөрөө их муухай хүндрэл их өдөө өвчин маш олон эргэтэнд. Тэгэхээр энэ хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд гэр бүлд нь ямар дэмжлэг үзүүлэх ёстой юм? Гэр бүлийн гишүүд, чихрийн шижин өвчтөй хүн өөрөө ямар мэдлэгтэй байх ёстой юм гэдэг энэ талаас нь илүү дэмжлэг үзүүлэх. За дараагийнх нь болохоор яг энэ гэр бүл болон тэр хүнд очиж байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх, илрүүлгийн үйлчлэг, онцлог гэдэг энэ бүх тал дээр нь илүү бас нийгэм талаасаа, тусламж үйлчилгээ талаасаа анхаарах ёстой гэсэн ийм хоёр чухал юу явж байгаа. Тэгээд чихрийн шижингийн диабетийн төвийн үйл ажиллагааг анх шинээр байгуулж ажиллаж эхэлсэн. За манай чихрийн шижингийн төв нь бол 21 аймаг 9 дүүрэг тусламж үйлчилгээ явуулдаг. Одоогоор бол манай төв нь бол улсын хэмжээнд лавлгаа тусламж үйлчилгээг явуулж байна. За манай чихрийн шижингийн тасаг нь бол 30 ортой. За ер нь жил дунджаар чихрийн шижингийн төвөөр бол амлалтын тусламж үйлчилгээг 11,000-аас 12,000 орчим үйлчлүүлэгч авдаг. Чихрийн шижингийн тасагт бол жилд 2,500-аас 3,000 орчим өвчтөн хэвтэн эмчилүүлж тусламж үйлчилгээ авдаг. За энэ ирж байгаа өвчтнүүдийн сүүлийн үед бол маш их хүндрэл маш их ихссэн. Нүдний хүндрэл, хөлийн шархны хүндрэл, бөөрийн хүндрэл бол маш их ихссэн байгаа. За ингээд 11 сарын 14-нд чихрийн шижинтэй тэмцэх олон улсын өдөрт зориулсан өдрлөгийг улсын 1-р төв эмнэлэг дээр 10 цагаас иргэдэд зориулсан өдрлөг зохион байгуулагдана. За та энэ өдрлөгт оролцсноор чихрийн шижингийн сургалтанд суух, мөн чихрийн шижингийн эрсдлийн үнэлгээ хийлгэх, мөн үзлэг онцлогоонд хамрагдах ач холбогдолтой. Халдварт өнөөдөр дэлхий дээр халдварт тус өвчлөлийн нас баралт бол их өндөр байгаа. Халдварт тус өвчин гэдэг дотор бол энэ чихрийн шижин маань өөрөө багтаж байдаг. За өнөөдөр чихрийн шижингээр анх өвчлөгсдийн талаарх бол Монгол улсад 1970-80-ад онд бол нэлээд цөөн байсан. 1980 оны байдлаар дэлхийд 108 сая хүн чихрийн шижинтэй гэж байсан бол өнөөдрийн байдлаар 422 сая буюу ойролцоогоор 4 дахин нэмэгдчихэд байна. За халдварт тус өвчл гэдэг дотроо бас энэ даралт ихсэлт гэдэг эмгэг байгаа. Энэ даралт ихсэлт маань монголчуудын дунд 27.5%. За чихрийн шижин маань болохоор харьцангуй энээс бага мэт боловч яг чихрийн шижингээр өвдөхөд бэлтгэгдчихсэн байгаа нэгсэндээ чихрийн шижингийн өмнөх урдл үе гэж байдаг. Энэ үетэйгээ байгаа хүмүүсийн хувь эзлэх хувь 8.6% байгаа. Яагаад даралт ихсэл чихрийн шижин хоёрыг холбож яриад байна вэ гэхээр энэ хоёр маань хавсархаараа бид нар бодисын солилцооны өвчин гэдэг. За энэ дээр өшөө нэмээд төвийн таргалалт буюу нэгсэндээ манад бол гүзээ ихтэй хүмүүс их байгаа тий. Хэвлийн таргалалт их ороод ирэхээрээ бодисын солилцооны хам шинж гэдэг улам хүндрээд ороод ирдэг юм аа. За чихрийн шижин өвчнийг үүсгэхэд гол түүнийг эрсдүүлдэг хүчин зүйл бол жингийн илүүдэл буюу таргалалт байдаг. За тэгэхээр жингийн илүүдэл гэдэг нь болохоор эрсдэлт хүчин зүйл болдог. Таргалалт гэдэг маань өөрөө өвчлөл болоод ороод ирдэг. Инхээр энэ хоёр өөр ойлголт болоод ороод ирж байна. Өнөөдөр биднэрт нэг анхаарал татаж маш их сэтгэл эмзэглүүлж байгаа асуудлын нэг нь бол 6-аас 11 насны хүүхдийн дунд жингийн илүүдэл ихтэй байгаа. Энэ жингийн илүүдэл бол түрүүний хэлдэг чихрийн шижингийн хэв шинж нэгийг үүсгэхэд гол үргийг гүйцэтгэдэг. Хүүхэд багасаа тарган байх явдал нь бол ирээдүйд халдварт тус өвчин буюу чихрийн шижин даралт ихсэх үнцийг тавьж өгдөг юм аа. Ийм учраас бид нар энэ чихрийн шижингийн эсрэг анхаарлыг
тавьж дэлхийн нийтэд дуу хоолойгоо нийлүүлж энэ өдрийг бол өнөөдөр тэмдэглэж байна. Чихрийн шижинтэйгээ чихрийн шижинтэй 11 хүний нэг нь чихрийн шижинтэйгээ мэддэггүй. 11 хүн чихрийн шижинтэй тийм ээ. Тэгээд ер нь чихрийн шижинтэй гэж үзэж байгаа гэр бүл одоо тэр гэр бүлийнхэн 4 хүний нэг нь энэ чихрийн шижинтэй хүндээ яаж туслахаа мэддэггүй. Тэгэхээр чихрийн шижинтэй хүнд халамж анхаарал их хэрэгтэй байдаг юм аа. Яагаад гэвэл амархан ядардаг, сүлддэг, шинж тэмдэг, баахтай тухайн хүн маань өөр өвцнөө мэдэхгүй яваад байдаг. Ийм учраас нэгэнт та чихрийн шижингээр өвчлсөн гэр бүлийн хүнтэй бол нэгдүгээр анхаарал халамж тавиач, хоёрдугаар чихрийн шижингээ эрт илрүүлээч. 35 наснаас эхлээд чихрийн шижингээр өвдөх эрсдэл эрс нэмэгддэг. Тийм учраас бид чихрийн шижингийн эрсдлийн нас гэж үзээд өнөөдөр эрүүл мэндийн яам, өрцөн сэргийлэх үзлэгийг бол улс орон даяар зарлаад байгаагийн дотор эрт илрүүлэг гэж зарлаж байгаа. Үүндээ би чихрийн шижингийн илрүүлгийг бол оруулж өгсөн байгаа. Тийм учраас ард иргэдээ нэгдүгээр энэ улсын сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгтэй хамрагдаарай. Хоёрдугаарт бол энэ чихрийн шижингийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхэд зөвхөн одоо эмч эмнэлгийн ажилчдын үүрэг роль бус иргэн таны үүрэг оролцоо их чухал үүрэгтэй байдаг юм аа гэдгийг бол та бүхэнд хэлэх гэсэн юм аа. За энэ өвчин бол асар их өндөр зардалтай. Тэгээ энэ мэдээний юунд та бүхэнд хүргэсэн байгаа. Тэгэхээр энэ хөгжиж байгаа орнуудад бол зөвхөн энэ өвчнийг эмчилдэг инсулин гэдэг тариа. За мөн өөрийнхөө сахарыг үздэг одоо тэр онцлоор энэ хоёрын өртгөнд л тухайн гэр бүлийн нийт орлогын талаас илүү хувь нь зарагдаж байна. Одоо Монгол шиг хөгжиж байгаа орн. Энэ нь бол хүмүүсийг ядууралд хүрэхэд энэ чихрийн шижин хүргээд байна. Тийм учраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, олон улсын чихрийн шижингийн холбоо, нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий одоо хуралдаанаар хэлэлцээд тогтоол гаргасан. Тэгээд энэ 2018-19 онд бол чихрийн шижин ба гэр бүл гэдэг хүрээнд тэмдэглэе гэж. Тэгэхээр та нар энэ чихрийн шижинтэй хүн танай гэрт байдаг бол яаж туслахаа мэдэхгүй байна. Тэгэхээр та мэдгүй гэж асуусан байгаа. За мэдэхгүй бол энийг мэддэг болооч ээ. Юуг нь мэддэг болох юм гэхээр шинж тэмдгийг мэддэг бол ямар шинж тэмдгээр илэрдэг юм бэ? Энэ шинж тэмдэг их удаан явдаг. За тэгвэл илүүдэлж энтэй. Дээрээс нь одоо амархан ядарж байгаа. Хараан муудаад байгаа. За тэгээд энэ хатиг энэ буглаа шаваад байгаа. Юм гараад идэгдэхгүй. За шархалчих юм, гар хөлөө шархлуулчих юм бол эдгэрэлт нь удаан байдаг. Ховлж баалгахтаа одоо их амархан байдаг. Энэ зэрэг нь бол чихрийн шижингийн гол шинж шүү. Ийм хүн байх юм бол энэ холбогдох байгууллагад хандаж онцлуулаарай гэдэг хэлж байна. За энэ өвчин яахаар ийм аюултай юм бэ гэхээр энэ харуултыг нэмэгдүүлж байна. Чихрийн шижингийн улмаас хараагүй болж сохорж байна. Чихрийн шижингийн улмаас бөөрийн дутагдалд орж байна. Чихрийн шижингийн улмаас хөлөө тайруулж байна. Хөл тайруулах эрсдэл бол энэ 10% байдаг. Тэгэхээр энэ 30 мянган хүний чинь 3 мянган хөлөө тайруулах эрсдэлтэй байна. Нэгэнт хөл чинь шархалчих юм бол эмчилгээнийх нь зардал нь 10 дахин нэмэгддэг. Бөөрийн дутагдалд орчих юм бол эмчилгээний зардал нь 7 дахин нэмэгддэг. Ийм аюултай юм байна. Тийм учраас энэ гэр бүлдээ анхаарал тавиач. Энэ өвчнөтэйгөө тэмцэхтэн туслаач. Хамтдаа эрүүл хооллооч. Хамтдаа амьдралын буруу хэв маягаа өөрчлөөч. Эрүүл хэв маягийг хэвшүүлээч гэдэг ийм өрөөнд ор хэрэгжилж байгаа. За та бүхэнд энэ өглөөний мэндийг хүргье. За нээлт нь бол 14-нд 10 цагаас 10 цагаас улсын клиникийн төв эмнэлэгдэр болно. Мэдээлэл хүрэхээр энэ хэвлэлийн баг хурлыг зарлаж байна. За энэ хэвлэлийн баг хурлыг хурал Наран Чимэг. За улсын клиникийн төв эмнэлгийн дотоод шүүрлийн тасгийн дарга. За чихрийн шижинтэй тэмцэх үндэсний төв төрийн бус байгууллагын тэргүүн. За Алтаа сайхан гэдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн Наран Чимэг доктор энэ чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийн талаар энэ чихрийн шижингийн эрсдэл хүчин зүйл Монгол улсад ямар байна вэ? За тэгээд энэ арга хэмжээг одоо үндсэн зохион байгуулагч байгууллагын
За тэгээд энэ нээлтийн үйл ажиллагаа 14-ний 11 сарын 14